Баялагын файл 4. Баян хүмүүс том сэтгэдэг бол ядуу хүмүүс жижиг сэтгэдэг. Манай семинаруудын нэгэн хичээл заадаг байсан нэг сургагч $250,000 цэвэр орлогын хэмжээгээ 3 жилийн дотор 600 сая болгож өсгсөн түүхтэй. Түүний нууцыг нь асуухад тэр би том сэтгэж эхлэх үед бүх зүйл өөрчлөгдсөн гэж хариулсан юм. Би танд зах зээлд ямар үн цэнтэй зүйлийг нийлүүлнэ яг түүнтэй тань ижил харьцаатай орлогын зах зээл танд эргүүлэн барих болно гэсэн орлогын хуулийг сануулъя. Баялагын зарчим. Та зах зээлд ямар үн цэнтэй зүйлийг нийлүүлнэ яг түүнтэй тань ижил харьцаатай орлогын зах зээл танд эргүүлэн барих болно. Энд гол үг нь үн цэн гэдэг үг юм. Зах зээлийн үн цэнийг 4 хүчин зүйл тодорхойлдог гэдгийг мэдэх нь чухал юм. Энэ бол нийлүүлэлт, эрэлт чанар, хэмжээ юм. Миний туршлагаар ихэнх хүмүүсийн хувьд хамгийн том асуудал үүсгэдэг хүчин зүйл бол тоо хэмжээ юм. Тоо хэмжээ нь зах зээл дээр ямар үн цэнтэй зүйлийг нийлүүлсэн болохыг илэрхийлдэг. Үүнийг таны хэдэн хүнд үйлчилдэг юм уу, нөлөөлдөг болохыг харуулах тоогоор илэрхийлж болно. Жишээ нь миний бизнес зарим сургагчид нэг удаа 20 хүнтэй жижиг бүлгүүдэд сургалт явуулахыг илүүд үздэг бол зарим нь 100 хүнтэй, зарим нь 500 хүнтэй, зарим нь бүр 1000-аас 5000 түүнээс олон хүнд нэгэн зэрэг хичээл заахыг илүүд үздэг. Эдгээр сургагчдын орлого ялгаатай юу? Та ялгаатай гэж итгэсэн дээр байх. Сүлжээний маркетингийн бизнесийг авч үзье. Өөрийн дор 10 хүнтэй хүнийг болон 10,000 хүнтэй хүний орлогод ялгаа байдгүй. Би байдаг гэж бодож байна. Энэ номын ихэнх хэсэгт би дасгалын хэрэгслийн жижиглэнгийн дэлгүүрийн сүлжээтэй байсан тухайга дурдсан байгаа. Энэ бизнест орох талаар бодож эхэлсэн мөчөөс эхлэн 100 сайн ажиллагаатай дэлгүүртэй болж олон 10,000 хүнд үйлчлэх хүсэл зорилго надад бий болсон байсан. Нөгөө талд надаас 6 сарын дараа ажиллаж эхэлсэн миний өрсөлдөгч нэг сайн дэлгүүртэй болохыг хүссэн юм. Эцэст нь тэр ихээхэн орлого олсон. Харин би баяжсан. Та өөрийн амьдралыг ямар байлгахыг хүсэж байна? Та тоглоомыг хэрхэн тоглохыг хүсэж байна? Та дээд лиг тоглохыг хүсэж байна уу? Доод лиг тоглохыг хүсэж байна уу? Та томоор тоглохыг хүсэж байна уу? Жижигээр тоглохыг хүсэж байна уу? Ихэнх хүмүүс жижигээр тоглохыг хүсдэг. Яагаад? Нэгдүгээрт энэ нь айдсаас шалтгаалдаг. Тэд алдаа гаргахаас үхтлээ айдаг бөгөөд амжилтанд хүрэхээс бол түүнээс илүүтэйгээр их айдаг. Хоёрдугаарт хүмүүс өөрсдөө жижигээр мэдэрдэг учраас жижигээр тоглодог. Тэд өөрсдөө голдог. Тэд өөрсдөө хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гаргах хэмжээний юм уу сайн чухал гэж үздэггүй. Гэвч миний хэлхийг сонс. Таны амьдрал бол зөвхөн танаар хязгаарлагддаггүй. Үүнд бусдад дэмжлэг үзүүлэх асуудал хамааралтай. Үүнд мөн энэ цаг үед дэлхийд дээр ирсэн зориг ба шалтгааны дагуу амьдарч байгаа эсэх асуудал хамааралтай. Үүнд дэлхийн ертөнцид өөрийн гэсэн онцгойг нэмэрлэх тухай асуудал хамааралтай. Ихэнх хүмүүс өөрсдөө хэтэрхийх анхаардаг учраас бүх зүйл өөрийг нь тойрон эргэлддэг гэж боддог. Гэвч та жинхэнэ утгаар баян болохыг хүсэж байгаа бол зөвхөн өөрийгөө бодох ёсгүй. Үүний тулд бусад хүмүүсийн амьдралд өнгө нэмэх ёстой юм. Бидний үеийн хамгийн агуу зохион бүтээгч ба гүн ухаантнуудын нэг болох Букминстер Фьюллер бидний амьдралын зорилго бол энэ үед амьдарч байгаа болон дараа үед амьдрах бусад хүмүүсийн амьдралд өнгө нэмэхэд оршино гэж хэлсэн байдаг. Бид бүгдээр энэ дэлхийд ирэхдээ төрөлхийн авиас буюу байглаас заяасан чадвартай ирдэг. Эдгээр авиасыг ашиглаж бусадтай хуваалцгаж танд заяадаг. Судалгаагаар хамгийн аз жаргалтай хүмүүс бол өөрсдийн авиасыг хамгийн дээд зэргээр ашигладаг хүмүүс болох нь харагддаг. Тийм учраас таны амьдралын зорилгын нэг хэсэг нь өөрийн авиасыг аль болох олон хүнтэй хуваалцахад оршино. Энэ нь том тоглоомоор тоглоход бэлэн байна гэсэн үг юм. Та ажил хэрэгч хүн гэдэг үгийн тодорхойлтыг мэдэх үү? Бидний өөрсдийн хөтөлбөрт хүмүүсийн асуудлыг шийдэж ашиг олдог хүн гэсэн тодорхойлтыг хэрэглэдэг. Тиймээс би танаас олон хүний асуудлыг шийдэх ба цөөн хүний асуудлыг шийдэхийн аль нэг нь илүүд үзэх вэ гэж асуумаар байна. Хэрвээ та олон хүний гэж хариулж байгаа бол илүү том сэтгэж олон мянга, олон сая хүн туслахаар зорих ёстой.
Та олон хүн туслах тусам сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, оюун санаа, мөн мэдээж санхүүгийн утгаар улам баян болно. Алдаа бүү гарга. Энэ дэлхий дээр ирсэн хүн бүр өөрийн зорилготой ирдэг. Хэрвээ та яг одоо амьдарч байгаа бол ямар нэг шалтгаантай л байгаа. Ричард Бак өөрийн Джонатан Льюнгтон Сигл гэдэг номонд би өөрийн зорилгыг биелүүл дууссан гэдгээ яаж мэдэх вэ гэж асуусан байдаг. Үүний хариулт нь юу вэ? Та амьсгалж байгаа бол үүргээ дуусгаагүй байна гэсэн үг юм. Хэтэрхий олон хүн өөрсдийн ажлыг хийхгүй, өөрсдийн үүрэг буюу санскрит хэлээр дармаг хэрэгжүүлээгүй байгаа нь харагддаг. Хэтэрхий олон хүн дэндүү багаар тоглож, айцаас хамааралтай аминж байдал захирагдаж байгаа нь харагддаг. Үүний үр дүнд бидний дундаас дэндүү олон хүмүүс өөрсдийн хувийн амьдрал болон бусдын амьдралд үзүүлэх дэмжлэгийн хувьд нөөц бололцоогоо бүрэн дайчилж чаддаггүй. Үүнийг товчоор та хийхгүй бол хэн хийх вэ гэдэг асуултаар илэрхийлж болно. Дахин хэлэхэд хүн бүр өөрийн давтагдшгүй зорилготой байдаг. Магадгүй та үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч бөгөөд хөрөнгийг түрээслэх, худалдаж авах болон бэлэн мөнгөний урсгал үнийн өсөлтөөс ашиг олох ёстой байж болно. Таны зорилго юу вэ? Та бусдад яаж тусалдаг вэ? Та орон сууц олж чадахгүй байгаа айл өрхүүдэд боломжийн үнэтэй байр олж өгснөөрөө тэдний амьдралд өнгө нэмэх боломжтой байж болно. Тэгэхээр та хэдэн айл ба хэдэн хүн туслах боломжтой вэ гэдгийг асуулт гарч ирнэ. Та нэг хүн туслахын оронд 10 хүнд, 10 хүн туслахын оронд 20 хүнд, 20 хүн туслахын оронд 100 хүнд туслахад бэлэн байна уу? Үүнийг л би том тоглох гэж хэлээд байгаа юм. Зохиолч Мариан Вильямсон Хайраа буцаасна гэдэг өөрийн гайхалтай бүтээлтэй үүнийг та бол Бурхны хүүхэд, та бага хэмжээтэй тоглолт хийснээр дэлхийд тус болохгүй. Агшиж жижигэрснээр таны эргэн тойронд байгаа бусад хүмүүс найдваргүй байдалд ордог учраас энэ нь гэгэрсэн үйс байж чаддаггүй. Бид бүгд хүүхэд шиг л гэрэлтэх ёстой. Бид өөрсдийн дотор байгаа Бурхны алдар сүг харуулахаар төрсөн. Энэ нь зөвхөн зарим хүмүүст биш, харин бүх хүнд байдаг чанар. Бид өөрсдийн гэрлэг гэрэлтүүлснээр өөрийн мэдлгүй бусад хүмүүсийг ч ингэхэд хүргэдэг. Бид өөрсдийн айдсаас салснараа бусад эрх чөлөөг олгодог. Дэлхийн ертөнцид жижиг тоглодог хүн олшрох хэрэггүй. Нуувчнаасаа ил гарах цаг болжээ. Дутагдж гачигдхаа зогсоож санаачлагыг гартаа авах цаг болжээ. Өөрийн авьяас чадварыг дарж хадгалах юм уу, байхгүй мэт дүр эсэхээ болж бусадтай хуваалцах цаг болсон байна. Далайцтай тоглоомоор тоглож эхлэх цаг бас болжээ. Эцсийн эцэст жижиг сэтгэлгээ, жижиг үйл хөдлөл нь ядуурл болон сэтгэл дундуур байдалд л хүргэдэг. Том сэтгэлгээ ба том үйлдэл нь мөнгө болон утга учирыг хоёуланг нь авчирдаг юм. Жим Розмеригийн амжилтын түүх. Хэрвээ хэн нэг нь надад орлогоо 2 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ чөлөө цагаач 2 дахин ихсгэх боломжтой гэж хэлсэн бол би ийм зүйл байх боломжгүй гэж хэлэх байх. Гэвч яг ийм зүйл тохиолдсон юм. Нэг жилийн хугацаанд манай бизнес 175%-аар өсөж тэр жилдээ бид 7 хоногийн амралт үүний нэлээд хэсгийг пик потенциалын нэмэлт сургалтанд зориулсан. Өмнөх 5 жилд манай компани өсөлт маш бага байсан бөгөөд бид жилд арай гэж 2-7 хоногийн амралт эдэлдэг байсан гэдэгтэй харьцуулах юм бол энэ нь гайхалтай амжилт байлаа. Харв Экринг таньдаг болж пик потенциалын сургалтанд суух болсноор би өөрийгөө илүү сайн ойлгож өөрийн амьдралын хангалуун байдалд илүү ач холбогдол өгөх болсон. Миний эхнэр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа сайжирч гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цаг маш их өссөн. Би одоо урд нь хизээж бодож байгаагүй олон боломжуудыг харж байна. Би аль ч талаас нь бодсон амжилтанд хүрэх зөв зам дээр гарчээ гэж бодож байна. Тунхаглал. Гараа зүрхэн дээрээ тавиад би том сэтгэдэг, би олон мянган хүн туслахаар ирсэн гэж хэлээрэй. Би том сэтгэдэг, би олон мянган хүн туслахаар шийдсэн гэж хэлээрэй. Би том сэтгэдэг, би олон мянган хүнд туслахаар шийдсэн. Толгойдоо хүрээд би саятны сэтгэхүйтэй гэж хэлнэ үү? Би тэр бомбны сэтгэхүйтэй.
Би тэр бомтны сэтгэхүйтэй. Саятны сэтгэхүйн хөгжүүлэх ажиллагаа. 1. Та өөрийнхөө төрөлхийн авьяас гэж боддог зүйлүүдэд бич. Энэ бол таны үргэлж сайн хийдэг байсан зүйлүүд юм. Мөн та эдгээрт авьяасаа өөрийн амьдрал тэр дундаа ажлын талбартаа хаана хэрхэн илүү сайнаар ашиглаж болох тухайгаа бичээрэй. 2. Та өөрийн одоогийн эрхэлж буй бизнес, ажил, бизнесээрээ тижээж тэтгэж байдаг хүмүүсийн тооноос 10 дахин олон хүний бэрхшээлийг хэрхэн шийдэж болох тухай өөрийн бодлыг бичих юм уу? Энэ тал дээр бусадтай саналаа солилц. Ийм боломжийг бий болгон хэрэгжүүлэх тал дээр дор хаяж 3 өөр